Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа 2023. Монгол улсын иргэн та үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд аюулгүй амар тайван орчинд амьдарч чадж байна уу? Монгол хүний амьдралын чанарт гарч байгаа өөрчлөлт нь нийгмийн орчин, амьдрах нөхцөл, гэмт хэрэг төртөх эрсдлээс хэр хамаарч байна уу? Эдгээр нөхцөл байдлыг амьдрах орчны аюулгүй байдлын судалгааны хүрээнд голчлон судлах юм. Энэхүү судалгаа нь хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг хөндөж судалдаг учраас олон улсад өндөр ач холбогдолтой тооцогддог. Олон улсын туршлагаас харахад судалгааны гол зорилго нь хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, нуугдмал гэмт хэргийг илрүүлж, хууль эрхцэн орчныг сайжруулах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, хууль хяналтын байгууллагад хандах хандлага, итгэл болон харилцаанд баримтлах үйл ажиллагааны бодлогыг тодорхойлоход оршдог. Өөрөөр хэлбэл тухайн улсад хүний эрх хэр төвшөнд хамгаалагдаж байгааг илтгэх юм. Судалгааг 2023 оны 9-р сарын 1-ээс 2023 оны 11-р сарын 10-ны өдрийг хүртэл улс орон даяар зохион байгуулах бөгөөд санамсаргүй төвөрийн аргаар сонгогдсон нийт 8,000 өрхийн 14 түүнээс дээш насны иргэдийг хамруулна. Иргэд та бүхнийг амьдрах орчны аюулгүй байдлын судалгаанд эдвүхтэй хамрагдахыг уриалж байна. Үндэсний статистикийн хороо.